and relations between Now you come to me. screenplay schedule. Make a bit of sense. Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчдээ та бүгдийн амралтын өдрүүдэд зориулан гаргаж буй кино үзэх цаг нэвтрүүлгээрээ дахин уулзч байгаадаа таатай байна. Бид өнөөдөр та бүхэнд 1972 он Зөвлөлт холбоот улсын кино найруулагч Андрей Тарковскигийн бүтээсэн Солярис киног үзүүлэхэд бэлэн болоод байна. За энэхүү бүтээл нь бол ерөнхийдөө Польшийн зүгнэлт зохиолч Станислав Лемийн роман дээр тулгуурлан бүтээсэн кино гэж үздэг. Киноны гол баатар болох Крис Келвин хэмээх сэтгэл зүйч Солярис гаригийг ажиглаж буй станц дээр хүрэлцэн ирж тухайн станц дээр болж байгаа сонин хачирхалтай үйл явдлуудыг судлахаар ирснээр эхэлдэг байна. Гэтэл түүнд тун удалгүй уг хачирхалтай зүйлүүд өөрсдөө тохиолж эхэлдэг байна. За энэхүү кино болон Тарковскийн бүтээлийн талаар санал сэтгэлдээ хуваалцахаар манай нэвтрүүлгийн студид кино найруулагч Батбүн хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та? Юуны түрүүнд манай нэвтрүүлгийн студид бидний урилгыг хүлээн авч ирсэнд танд баярлалаа. Намайг урьсан маш баярлалаа. За тэгэхээр Тарковский Солярис кино ба яг энэ үед Стэнли Кубрикийн Сансрын аялал 2001 гэсэн киноор бол ерөнхийдөө ижлэгэн цаг хугацаанд бол бүтээгдэж гарсан гэж ярьдаг. За тухайн үеийн шүүмжлэгч нар юу гэж ярьж исэн бэ гэхээр энэ бол ердөөсөө хүйтэн дайны илрэл тийм үү? Зөвлөлт холбоот улс тэнцээ Стэнли Кубрикийн кино гарсан учраас Солярисыг гаргахгүй бол болохгүй гэсэн тийм өрсөлдөө явагдаж исэн болохоор гарсан гэж яриад байдаг гэсэн. Энэний талаар ярих уу? За яг ерөнхийдөө бол хүйтэн дайны нөлөө байгаа. Хүйтэн дайны нөлөөний хамгийн том илрэл болохоор бол сансрын огторгуйг эзлэх уралдаан хоёр их гүрний хооронд явж исэн. Нэгэн мэдээж анхны хиймэл дагуул дараа нь Лайка гэдэг анхны амьд амтан дараад нь Юрий Гагарин гэдэг хүмүүс гараад сансарт гарч Зөвлөлт бот улсын одоо энэ салбарт ирэх тэргүүлэх байр суурийг гаргасны одоо юу гэдэг илүү гэдгийг харуулсан хэсэг одоо шинжлэх ухаанд их том түлхэж өгсөн тийм үйл явдлууд болсон. Үүнтэй холбоотойгоор мэдээж Америкийн нэгдсэн улс энэ дээр бол мэдээж Аполло хөтөлбөрийг хэрэгжүүлж сарлуу нисэх хөтөлбөрийг явуулж исэн боловч медиа салбар дээр Америк ерөөсөө өөрийнхөө зүгээс ямар тач байсан төрүүлж энэ салбар дээр арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ эргээд хүйтэн дайны аюул том үйл суртлын том дайн болж байна гэдгийг бол харуулж байгаа. Энэтэй холбоотойгоор бол бүх сүүлд гарсан кино шүүмжлэгч нар юу гэж хэлдэг байсан бэ гэхээр Андрей Тарковскийн Солярис бол Стэнли Кубрикийн Одиссей 2001 гэдэг кинотой тэрийг заавал зөрчилдүүлэх гэж оролддог. Гэхдээ нөгөө чанараас аваад үзэх юм бол энэ үл яг зөрчилдөөн биш л дээ. Хоёр кино хоёулаа хүн байгаль хоёртой яаж тэмцэх вэ гэдэг тухай гаргаж байгаа боловч Андрей Тарковскийн кино юун дээр гарсан бэ гэхээр илүүтэйгээр хүн өөртөө ямар асуудалтай байх вэ гэдгийг гаргасан тийм бүтээл байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тухайн үед энэ кино бүтээсэн түүхэн явц нь бол үзэл суртлын түүхэн явц гэж хэлж болохгүй нахна шүү дээ тийм үү. Зүгээр яг сэдвүн ийм болж таарсан. Гэхдээ сэдвүн ийм байсан ч гэсэн ерөнхийдөө тэр кино бүтээсэн тэр одоо явц ерөнхийдөө киноны одоо философи гэж ярьж байгаа тийм үү. Тэр нь бол ерөнхийдөө өөр шин чанартай байсан гэж хэлж болох уу? Тийм, ерөнхийдөө бол одоо бол бид нар юу хэлэх гээд байна вэ гэхээр өмнө нь нэг ийм асуудал байт юм л да. Мэрилин Монро, Брижит Бардо хоёр гэдэг алдартай жүжигч ба Брижит Бардо Франц жүжигч, Мэрилин Монро бол Америкийн нэртэй Холливуудын нэртэй жүжигч. Энэ хоёрыг кино шүүмжлэгч нар тэр үедээ бол эсрэг цэсэргийн гоо сайхны эсрэг цэсэргийн хоёр бэлэгдэл гэж үзэж байсан. Гэтэл ямар асуудал гарч болсон бэ гэхлээр киноны түүхэн явц өөрчлөгдөх үед тэр үеийн сексийн бэлэг тэмдэг хэн байсан бэ гэдэг асуудал дээр тавих тэр Мэрилин Монро таслал Брижит Бардо гэж ярьдаг байхгүй. Тэрнтэй адилхан өнөөдрийн өнцгөөс харахад энийг хүйтэн дайны өнцгөөс харах нь бол айгүй утгагүй асуудал юм. Энэ хоёр хоёулаа агуу бүтээлүүд
хоёулаа шал өөр сэдвийг хөндсөн асуудал юм аа. Нэг нь юу вэ гэхээр Stanley Kubrick-ийн асуудал юу вэ? Хиймэл оюун ухаан. Бидний оюун ухааны эсрэг тэмцвэл ямар асуудалтай болох вэ? Нөгөө талаас аваад үзэх юм бол Андрей Тарковскийн кино болохоор ямар ч орчинд бид нар очисон. Бүр харь гаригийн орчинд ч очисон байсан. Хүн өөрөө өөртөө л асуудалтай байна гэдгийг л тодорхойлсон бүтээл гэж би ойлгож байгаа юм да. Тэгэхээр яг хуу Solaris кино маань өөрөө бол юм зүгнэлт киноны одоо сэдвтэй тийм зохиол кино зохиол байгаа. Тэгээ энэ ялангуяа зүгнэлт кино зохиол дээр гарч ирдэг хамгийн том сэдв бол харь гаригийн хүний талаар сэдв байдаг. Ялангуяа одоо гадаад сансар огторгуулж чиглэсэн харь гаригийн хүний талаар alien гэж ярьдаг шүү дээ. Харь гаригийн хүний талаар өрөөлийн талаарх юм сэдвүүд бол орж ирдэг. Энэ Тарковскигийн харь гаригийн гийчин гэдэг нь ямар учиртай байж болох вэ? Тэгэхээр энэ кино дээр ярих юм бол. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг айгүй их чухал юм анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө бол анхудаа гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол Тарковскийн Solaris гэдэг кино бол өмнө зүйлс бот ус телевизийн кино бол гарсан. Данавой гэж биш гол дүрийн тоглоод телевизийн тийм цаг 10 минутын кино болж байна уу да гарсан байх ёстой. Тийм хар цагаан тийм бүтээл байгаа. Энэ нь бол тэр үедээ бол хүн ертөнцийг өөрчилж чадна. Хүн бол айгүй их тийм хүчин чадалтай гэдэг Станислав Лемийн одоо бүтээлийг бол их тийм зөвлөлтийн сэтгэлээр бол олж харсан талууд бол бий. Тэгэхээр бид нар энэ Станислав Лемийн бүтээлч байна, Тарковскийн бүтээлч байна. Энийг бас эргээд л нөгөө хүйтэн дайны өнцгөөс нь бас тодорхой хэмжээгээр харах ёстой юм. Гэтэ сүүлд нь их олон жилийн дараа хараад үзвэл тэр аспект буюу тэр өнцг нь бол алдагддаг тохиолдлууд бий л дээ. Гэхдээ одоо ингээд бид нар харахад нэг юмыг л маш сайн ойлгох хэрэгтэй. Харь гаригийн хүн гэдгийг ойлголт бол эцсийн бүлэгт сүүлд хүртэл гарсан Prometheus гэх киног та өөрөө мэдэх байх. Тэр кинон дээр гарч байгаа юм нь юу вэ гэхээр хүн хүнээсээ бий болдог гэдэг ойлголтыг Тарковскийн тэр мөн чанарыг Ridley Scott айгүй энгийнээр бид нар генийн хувьд нэг юм гэдэг утгаар нь задлаа тайлбарласан. Тэрний өмнө бол айгүй олон чанар дээр жишээл Ridley Scott өөрөө Alien гэх кинонд хийжсэн те. Энэ нь юу вэ гэхээр харь гаригийн хүн бол бидний үл ойлгох тийм бүтэц юм. Бид нар тэрнтэй хэл хамаа олдож чадахгүй юм гэдэг өнцгөр бүх юм явж ирсэн. Ягаад гэвэл энэ Area 51 гэдэг тэр үед Америкт 50-ад оны үед харь гаригийн одоо үл танигдах биет олдсон барьсан гэдэг. Энэ дээр бол Холливуд бол тэрэн дээр бол их онцгой ач холбогдлого явж ирсэн боловч нөгөө талаас зөвлөлт ботулсалтын юм байгаагүй. Тэгээд Тарковскийн кино болохоор хаанч байсан хүн өөрөө өөртөө л асуудал шийдэх ёстой. Тэгээ Тарковскийн ер нь дандаа бүтээлүүдээр нь гараад байхад дандаа нэг тийм энгийн хүний байж болохгүй ертөнцийн юмнууд болоод байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан хүн гэдэг мөн чанарыг одоо тэр гадаад сансарт гаргасан л асуудал байна. Тэгэхээр тэр нэг тэнгис Solaris-ийн тэнгис гэдэг байгаа юм нь юу вэ гэхэлэр оюун ухаантай тэнгис тэрийг судлах гэж ирсэн хүмүүстэй ерөөсний за хувь заяаны тоглолт хийгээд байна гэсэн юм л санаа гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүн чи түрүүний жишээлбэл хэлсэн харь гаригийн хүн алисвал alien гэдэг энэ ойлголт маань нөгөө талаас ойлгохдохгүй үзэгдэхгүй бидний ойлгох боломжгүй нэг тийм сэдв болоод идэг гэж ярьсан тийм үү. Тэгэхээр ойлгохгүй юмнаас хүн айдаг штэ. Энэ кинон дээр миний хувьд бол юу гэж бодогддог вэ гэхээр өөрсдийнх нь тэр одоо тэр харь гаригийн одоо тэр сансрыг судалж байгаа станц дээр байгаа хүмүүсийн өөрсдийнх нь дотоод айцыг аягүй харуулсан кино юм шиг санагддаг байхгүй. Дотроо айдаг, имзэглэдэг, боддог тэр зүйлүүд нь буцаад хүний биет болоод буцаад хүрээд идэв. Тийм Тарковскийн гол жанр нь бол өөрөө ганцаарч байгаа тухай жанр юм. Ганцаарцсан хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө өөрөө өөртөө л одоо асуудлыг дэвшүүлээ өөрөө өөртөө хариулт бол харьцаж эхэлдэг. Ийм л зорилготой байхгүй. Одоо шил Тарковскийн киноны шал эсрэг нь бол Starship Troopers гэх Paul Verhoeven-ы алдартай Холливуудын найруулагчийн хийсэн кино үед тэрний юу вэ гэхээр шавжнуудтай байлддаг. Тэгэхээр хүн бол шавжтай ямар ч инэрл байхгүй шавжийг буудаж алаад устгах хэрэгтэй гэдэг ийм ойлголт. Яг л тэрийг ойлгохгүй учраас. Энэ бол одоо мэдээж бид нар одоо өнөөдөр масс медиа дээр гардаг шүү дээ. Бидний ойлгохгүй юм бол бидний дайсан гэдэг ойлголтоор байхгүй.
Өрөөлийн талаар ойлгох. Тийм өрөөнд. Гэтэл Тарковскийн кинон дэр бидний дайсан бид нар өөрсдөө юм аа гэдгийг гаргацсан. Тийм болохоор энэ бол мөнхийн бүтээлийн төвшөнд ирсэн гэсэн тийм санаа юм. Тэгэхээр яг нэг кинон дэр би нэг яг нэг сценыг дурдъя л да. Доктор Снаут гэдэг тий. Одоо нэг шинжээч байгаа одоо тэр станц дээр нь бас л нөгөө нэг сонирхолтой авчирхалтай үйл явдлууд өөрт нь тохиолдод байгаа хүн байгаа шүү дээ. За жишээлбэл доктор Снаутын хэлсэн нэг үг байдаг л да. Бид сансар огторгууг судлах гээгүй юм шүү. Тийм үү? Бид нэр явж зүгээр л дэлхийг улам дээш нь сансар руу татах гэсэн сонирхолтой хөтлөгдсөн улсууд. Бид нар яг юундээ юуг олж мэдэх гээд байгаа тэрнээс айдаг улсууд гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ нэг өсөндөө нөгөө нэг гадаад гийчин тэр сансар огторгууг бид нар зүгээр л өөрсдөө адилтах гээд байгаа тийм одоо оролдлого гэсэн үг. Өөрсөндөө яг адилтах гээд байгаа оролдлого бас миний хувьд бол биш. Яг л энэ философийн бүтээл. Хэрвээ та Джеймс Камероны Abyss буюу нөгөө нэг юм ангалгийн кино үзсэн бол тий. Ангалгийн кино үзсэн бол тэрэн дээр яг гардыг. Юу вэ гэхээр дэлхийн доор хавьд бас харь гаргих шиг хүч байдаг юм шүү гэдэг санаа байхгүй. Гэхдээ ер нь эрдэмтдийн би зүгээр янз янзын шинжлэх ухааны бүтээлд уншаад авах зүгээр энгийн сэтгүүлүүд уншаад авахад бол хүн төрөлхтөн сансар огторгойг илүү далайн гүнээс илүү мэддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ гадагшаа явдаг. Гадагшаа эрг хайгуул явдаг. Гүн лүүгөө ордог гэсэн. Тарковскийн одоо энэ Саляраскийн кино бол маш том ялгаа. Хүн өөрөө өөрийнхөө гүн лүү орох хэрэгтэй. Тэрнээс айх хэрэггүй. Энийгээ тайлбарлах хэрэгтэй. Энтэйгээ шууд нүүр тулах хэрэгтэй гэдэг асуудлыг л тавьж байгаа. Тийм болохоор тэр кинон дээр гарч байгаа бүх тэр хөлөг дээр ирж байгаа харийнхан бол тэр тэнгисээс үйлдвэрлэгдсэн хүмүүсийн оюун санаатай холбогдоод тэр дотроос авсан мэдээлэл дээр нь тулгуурласан амьд биетүүдийг тэр хүмүүст уулзуулах гэдэг ирүүлсэн байхгүй. Тэгэхээр хүн болгоны альва нэгэн амьдралын тодорхой хэсэгт учирч ирсэн дурсамжууд нь бийт болол гараад ирсэн гэсэн санаа энэ кинон дээр. Тэгэхээр энэ бол гадагшаа биш яг тухайн хүн зүгээ дотгошоо гүнлүүн чиглэсэн юм л кино. Тэгэхээр Тарковскийн кинонууд дээр ерөнхийдөө ажиглаж байхад өнгөрсөн үеүгөө өнгийсэн сэдвүүд аявуух явдаг. Одоо наазхан Солярис дээр бол одоо Крис Келвины нас нөхчсөн эхнэр нь буцаж ирэх жишээтэй тий. За доктор Снаутын хувьд одоо доктор нөгөө нэг Сарторисын хувьд одоо хүүхэд нь буцаж хурж ирэх жишээтэй. Их мэтлэн дандаа ингэж өнгөрсөн үеүгээ их шагаадаг тийм бүтээлүүд бүтээд юм болов уу гэж надад бодогддог. Тий. Энэ нэг талаас бол хоёр талтай юм аа. Эхний грекийн философийн хувьд юу үзчихсэн бэ гэхээр хүн өөрөө өөртөө уучрахаасаа илүүтэйгээр урагшаа харах хэрэгтэй. Бид нар өнгөрсөн үеийг мартаад чигээрээ явах хэрэгтэй. Тэгээд одоо хүн болгон одоо ярих юм бол эртний грекийн амьдрал, эртний ромын амьдрал дандаа урагшаа харж ирсэн чиглэл. Дэвшилтэд. Одоо өөрөө хэллээ шүү дээ дэвшилтэд гэж. Тэр үед яг би бол дэвшилтэд гэж хэлэхэд жоохон хэцүү. Христосын шашны онлын хувьд аваад үзэхлээр хүн өөрөө өөрлөгөө гүнлүүгөө орох хэрэгтэй. Одоо буддын шашин бол мэдээж эхнээсээ хүн өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэж л бас асуудлыг шийднэ гэдэг л одоо тезис тавьж байгаа байхгүй. Гэтэл хүн өөрийнхөө асуудлыг шийдээгүй байж гадаад ертөнцийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг ерөөсөө л риторикийн асуудал буюу философийн асуудал байхгүй. Энийг бол Тарковский гаргаж байгаа. Та одоо жишээл тэн дээр бичээд байгаа шүү дээ. Солярисчийн тэддгээр бот дээр тим юм бичсэн. Тэр гариг өөрөө солярисчийг судлал гэд бүтэн маш олон шинжлэх ухаан бий болгоцсон байдаг. Гэтэл солярисчийг судлал нь бол эцсийн бүлэгт гадны ертөнцийг судлах гэж байгаа боловч хүн өөрийгөө судлаагүй гэдэг асуудал. Тэгэхээр Андрей Тарковскийн Солярис гэдэг кинон дээр бол эцсийн бүлэгт тэр ухаантай тэнгис тэр гариг дээр байгаа Солярисгийн гариг дээр байгаа тэнгис та өөрөө хин бэ? Яахаараа та намайг судлах эрхтэй юм бэ гэдэг ийм л асуудлыг тавьж байна. Тэгэхээр хоёр нэг ёсны ухамсартай бидний таньж мэдэхгүй ухамсар бидэнд хариултын нөгөөд айгүй аимшигтай асуулт тавьж байгаа. Хариулт биш. Асуулт тавьж байгаа. Энэ хүнтэй та уулзрах болох. Та чинь өөрөө юм асуудалтай юм шүү дээ. Энийхээ хариултыг та өөрөө олоогүй юм биш шүү дээ. Тэгвэл энийгээ хариулчих дараа нь ярив. Тэгэхээр Солярис гарыг тэр чигээр яг өөрөө ижинхэ айлын болж таарж байна тий. Хар гаригийн
beat. Alien гэхээсээ илүүтэй бид нарыг мөн чанарыг ойлгоод хүн төрөлхтний мөн чанарыг ойлгоод биднэрт нүсний зааж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр биднээс хувь илүү. Тэр чинь бүхэл бүтэн тэнгис. Сэтгэдэг тэнгис. Хүн бол нэг одоо юу гэдэг 3 кг тархил байгаа шүү дээ, 4 кг. Тэгээ тэрнээс илүүгүй байхгүй. Гэтэл нэг бодгол дээр тэр бүх асуудлыг шийдэхин тулд та яаж хийх ёстой юм бэ? Мэдээж Тарковскийн кинон дээр бол одоо юу гэдэг сэтгэл хөдлөл маш ухамсар гэхээс илүүтэй сэтгэл хөдлөл айгүй ач холбогдолтой байдаг. Тийм учраас би юу хэлэх гээд байна вэ гэхээр сэтгэл хөдлөл дээр тулгуурлаа хүн хөдөлдөг юм шүү. Оюун ухаанаараа үзэх юм бол уучлаарай та тэр тэнгистэй ч юм уу одоо тэр харь гаригийн ямар нэгэн биеттэй бол хэл амаа ойлцоо. Тэгэхээр та сэтгэл хөдлөл дээр яг юу гэж үзэж байна. Үүнтэй холбоотой та түрүүн ярьсан тэр зөгнөлт кино харь гаригийнхан манай дээрээ ижлэх гээд идэг, ижлэхгүй гээд идэг. Тэгээд District 9 буюу 9 дугаар дүүрэг гэх кино байдаг. Patterson Peter Jackson продюсерлсан кинови тэр нь өмнөд Африкт авсан. Тэрэн дээр ямар юм болдог вэ гэхээр харь гаригийн шавжнууд дэлхий дээр бууж ирчээд яаж амьдрахаа мэдэхгүй байдаг. Ингээд хідэн хүмүүст нь ч уучраа болох гэдэг гэсэн үг. Тэнгүүт тэр кинон дээр бол харь гаригийнхан дарангуйлагчт нь биш хүн төрлөختөн дарангуйлагч нь болж хувирсан байдаг. Гэтэл ихэнх тохиолдолд одоо Холливуудын ерөнхийдөө мейнстрим буюу гол урсгалын юмнууд нь ямар байдаг вэ гэхээр харь гаригийнхан дэлхийг эзлээл дэлхийг сүнөх гэж гэдэг юм ойлголттой. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ? Андрей Тарковский яг энэс шал өөр хэлбэр явсан юм аа. Андрей Тарковский гол асуудал биднэрт өөрт нь байгаа юм. Энэ асуудлаа шийдчих юм бол одоо шашинлаг байна уу, шашинлаг бус байна. Энэ асуудлаа шийдчих юм бол бид нар тодорхой жинхэнэ бодит одоо танин мэдхүйд очно гэсэн ийм санагдав. Тэгэхээр яг нэг чи түрүүн хэллээ л дээ. Одоо та түрүүн хэллээ л дээ. Тарковскигийн кино зохиолуудын хувьд бол кино бүтээлийн хувьд дандаа дотгошоогоо өнгийсэн тийм үү? Одоо субъектив байдалтай өөрөө өөрсдөө дүгнсэн маягтай тийм одоо сэдвүүдийг хүнддэг гэж байна. Тэгэхээр өөрөө өөрсдөө дүгндэг тэр том салбар бол одоо нийгмийн салбар бол шашин гэж үзээд байдаг тийм үү? За тэгэхээр Тарковский ба шашин гэдэг нэг юм асуудал гарч ирж байна л да. Тарковскийн киног ажиглаж байхад маш олон загалмаатны шашны элементүүд Библийн сургаал дээр гардаг зохиол үйл явдлуудын одоо тэр хэсгүүдийг маш ихээр оруулсан байдаг. Одоо жишээлбэл Solaris киноны хамгийн сүүлд тэнүүчилж авсан хүн эцэг дээрээ эргэж ирсэн гэдэг Библийн юм одоо тийм зураг байдаг тийм үү? Библийн сургаал дээр тулгуурласан. Яг тэр зургийг Рембрандтын тэр зургийг Тарковский киноны сүүлд бол яг тэр сценийг нь бол яг кинонд оруулсан байдаг л да. Мэдээж хэрэг яг орчин үед оруулаад. Яг зүгээр анзаараад хэлэхэд бол юм л дээ. Яг тэр сүүлийн хэсгийн тэр тавилтан дээр бол юу байдаг вэ гэхээр хөл нүцгэн хүү эрдийн Тарковский дээр бол Донатс Банионоос бол маш шавартай тийм худалтай байдаг. Яг тэр нь бол их хол замыг тууллаа гэсэн үг. Хол замыг тууллаа гэж авч үзэж болно. Зүгээр шашны хувьд аваад гэх юм бол шашны бэлэг тэмдгийн хувьд аваад гэх юм бол ихэнх тохиолдолд адилтгалын замаар явдаг. Сургамжийг дандаа адилтгалын одоо хэлбэрийг сонгож иж хүмүүст одоо ёс суртахууны номлолыг ойлгомжтой болгодог юм хэлбэр гэж би хувьдаа боддог. Тэгэхээр хүн төрлөختний эрэл хайгуулыг бол миний бодлоор бол философи шашин хоёулаа хийж байгаа болов уу гэж би бодож байна. Философи гүн ухаан. Гэхдээ гүн ухаан болохоор дэндүү хуурай эргэл хүнд ойлгомжгүй учраас логик шинжлэх ухаан. Тийм логик шинжлэх ухаан та хэлчихлээ. Тэгэхээр шашны хувьд аваад үзэхэд дандаа дүрслэлтэй холбоотой учраас эргэл хүнд хүртэл маш их ойлгомжтойгоор тусдаг. За Христосын шашны асуудал дээргээд гэхээсээ илүүтэй би баруун Европ юм уу евроцентризмын соёл урлыг хүлээж авах мэдрэх байна уу гэж би хувьдаа боддгийн. Энэ дээр юу гардаг вэ гэхээр Питер Брюгел ахийнх нь зураг байгаа тэр цасан дээрх ан өвлийн анч үлээ тийм кино. Зураг байгаа уран зураг. Дээр нь баахын хаяг явж байгаа. Мөн түүнчлэн кинон дотор нь Cervantes-ийн Quixote ноёны
Санчо Пансагийн нойрны тухай хэлж байгаа ишлэлүүдэн дээр явдаг байхгүй. Энэ бол яг киноны хувьд аваад үзэхэд урлаг нь өөрөө Тарковский бүр анхан шатны үеийн урлагийн гол онолыг суурийг эхнээс нь дандаа шинээр байлгана гэсэн үг. Юу вэ гэхээр урлаг гэдэг чинь яг юу юм бэ? Хүнд юу харуулах гэдэг байгаа. Энэ хараагүй юм чинь би харуулах гээд байна. Та нар жаахан хүлээж одоо үзчих. Ийм л зоригтой хүн байхгүй. Тэгэхээр бол одоо бид нар Холливуудын гол урсгалын кинонуудыг үзэхдээ тэн дээр ямар асуудал гардаг вэ гэхээр бид нар нэг баатар гарч ирнэ. Нэг охин гарч ирнэ. Тэгээ тэр хоёр уулзна, хайр дурлна. Тэр хоёрын хайр дурлал яаж явах вэ гэдэг. Тарковский дээр бол шал өөр. Одоо би түрүүн шашны талаас гээд явах юм бол бясалгалын төвшөнд байхгүй. Бид нар хэлж байгаа. 2 минут та тайван сууч. Тэгээ энэ байгалыг хар. Энэ хүний царайг хар. Одоо ингээ хоёулаа ярьж байхад хүмүүс ер нь би хүмүүс суухад ингэ та ээжийн царайг 3 минут хөдөлгөнгөө харж үзсэн үү? Зүгээр ингээл хараад өөдөөс сууж үзсэн үү? Үзээгүй. Ихэнх хүмүүс үзээгүй үжилнэ. Энийг л хүнд харуулах гэж байгаа байхгүй. Бид нар өнөөдөр ялангуяа ийм хурдан болцсон нийгэмд одоо жишээлбэл Торын адал явдал ч гэдэг юм уу те Batman, Superman дэлхийг яаж аварч जैन, Нью-Йоркийг яаж аварч जैन бүх муу санаатныг устгаж байгаагаа оронд та жаахан хүлээч ус урсхыг харсан уу? Ерөөсөө энэ ус урсхыг хараад тэгээд дээр нь би тань чухал үг хэлэхлээр та маш тэр гүн чанарыг ойлгоно гэсэн. Мэдээж Тарковский яруу найргийг юм уу эсвэл янз янзын одоо тэр гүн ухааны одоо түрүүн би ярьлаа Cervantes-аас ишлэлсэн гэдэг. Энэ хэсгийг авахын тулд яагаад ингэж оруулах вэ гэхээр та эхнээсээ нэг жаахан одоо амраата. Миний кино үзээд тайвшраад энэ хүний хэлсэн үгийг нэг сайхан сонсоод. Тэгэхээр Тарковскийн кино үзэхлээр мэдээж Тарковский өөрөө хэлсэн байдгийн номон дээр би хүний сэтгэл хөдлөлийг авах гэж байгаа маа гэдэг. Сэтгэл хөдлөлийг бол ихэнхдээ дүрсээр авчдаг. Нөгөө талаас аваад үзлээ оюун санаанд нь шууд харьцдаг систем нь юу вэ гэхээр тэр имийг яг гой дүрсэн дээр ойлгомжтойгоор хэлж өгнө. Та жаахан байж энэ юмыг та ойлгох хэрэгтэй. Тэгэхээр урлагийн одоо бүр ихнээсээ байсан. Урлагийн асуудлыг хэдэн мянган жил хөгжсөн урлагийн асуудал байна шүү дээ. Тэрийг сая хүртэл орчин үеийн хүртэл дандаа шинээр нь тавьдгаараа л онцлог байхгүй. Тэгэхээр тэр үл жинхэнэ уран бүтээлч. Одоо жишээлбэл авангард урлагийн тухай өөрөө Тарковский хэлсэн байдаг. Хэрвээ бид нар авангард урлагийн тухай ярих юм бол хан дээр одоо ингээд зутан даавн дээр будаг нялцсан байна. Хүн болгон боддог байхгүй. Энийг би чадна. Нөө нялцсан будаг л байна шүү дээ. Гэхдээ зураач хүн юу гэж хэлдэг вэ гэхээр нялцсан будаг нь үнэ. Та зүгээр л ихтэй харж. Та зүгээр нялцсан будгийг жаахан удаа хар. Энэ зүгээр л нялцсан будаг илүү биш. Тэр дотор таны толгойн дотор ямар мэдрэмж төрж байна? Эн чинь л урлаг байхгүй. Нэг ёсны урлаг зотон даавн дээр биш. Таны толгой дотор явж байна гэдэг санаа. Тэгэхээр Тарковскийн хувьд бол миний бодлоор бол яг энэ систем дандаа явдаг. Тэгэхээр одоо Тарковскийн бүх кинонд гарч байгаа шүү дээ. 2-3 минутын план тавьчихсан. Тавьцсан. Тэгээ тэрийг нь хараад хүн өөртөө юм ярина тэр дүрсийг харна. Тэр аяыг ойлгоно, тэр үгсийн яруу найрыг сонсно. Ерөөсөө систем дээ. Тэгэхээр тэр хүн таныг гадаа байгаа, түгжрээ явж байгаа энэ их зовлонтой орчноос 2 цаг. Яг за 3 арай хүрэхгүй цагийн дотор гаргаж авчираад таны тухай өөрийнх нь тухай юу бодож болох вэ гэдэг сэтлүүдийг тэр киногоор дамжуулж хэлнэ гэсэн санаа. Тэгэхээр яг бат мөхгүй та сая ингээд дурдлаа л да юм бясалгалын шин чанартай гэж ярьж байсан тийм үү. Кино зураглалын нь одоо хувьд ярэ. Одоо энэ механик асуудал ах тий. Кино зураглалын хувьд бол одоо юм бясалгалын чанартай гэдэг созерцаацлна гэж ярьдаг тийм үү. Иймэрхүү одоо зураг авалтуудыг маш ихээр хийдэм юм шиг надад санагдсан л да. Одоо Толь гээд бусад кинонууд нь байна. Солярис дээр жишээлбэл одоо энэ нөгөө нэг тэр гаригийг ингээл маш удаан ингээл харуулаал тий. Тэгэл ингээ камер одоо 180 градусаар ингэж дэлгэгдэж ингэж яваал. Энэ зураг авалтуудын талаар ярих байлаа. За тэгээд зураг авалт нь бол Андрей Тарковский нэг юм л их сайн ойлгох хэрэгтэй.
зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улсын кино одоо Холливуудыг бүрэг жишээ. Холливууд шиг тийм боломж бол тодорхой хэмжээгээр байгаагүй. Тэгэхээр уран бүтээлч хүн юу шаардлагатай байдаг вэ гэхээр маш их ухаан сэлэх шаардлагатай. Тийм их санхүүжилт бас байхгүй. Нөгөө талаас аваад үзэхэд бол Холливуудын кинонуудаас бараг адилхан үнэтэй бүтсэн юм шиг мөртлөө уран бүтээл дээр илүү анхаарал төвлөрүүлдэг учраас одоо цаг хугацаа их шаарддаг байхгүй. Гэтэл энэ ч ямар нөхцөл олгодог вэ гэхээр уран бүтээлч хүн 100% өөрийнхөө бүтээлийг яаж илэрхийлэх тал дээр их гол анхаарлыг төвлөрүүлж болж байгаа. За тэгэхээр харж гин гэдэг. Одоо шил миний яг мэдхэд бол тэр нэг Солярис тэр станц нь болохоор нэг тийм байршлаа солих үед нэг тийм жингүүдлийн байдалд ордог юм. Тэр үед одоо тэр Harry одоо Kevin хоёр ингээд хөөрөөд ингээд маш олон жижиг сажиг элементүүд ингээд агаар дээр яваад тэгээд баахын ая тоглоод тэгээ Брюглийн тэр зураг нь хүртэл гараад ингээд явдаг тийм сцен бий. Энийг болохоор бол тэр үедээ маш өндөр түвшингийн хосол зургийн аргууд биш жинхэнэ бодиттой гор тэрийг хөдлөж чадсан. Тэгэхээр нэг ёсны хоёр баатар камер бас бус жижиг хэрэглүүд бүгд агаар дээр тогтсон гэж хэлж болно. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Яаж юм бол? Яг нь Вадим Юсовын дуртгалаас уншихад бол хоёр жүжигчний олсоос дүүжлээд утсыг харагдахгүй байрал дээр олоод тэг камер нь өөрөө дүүжлэгдсэн гэж байгаа. Тэг бус бүх элементүүд нь баг сагаар бас дүүжлэгдсэн. Тэг маш нарийнхан утастай холбогдсон байсан гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр нь яадаг вэ гэхээр киноны өөрийн онцлог нь хальсны онцлог байхгүй. Бид нар хэрвээ өнөөдөр маш өндөр HD-гээр авах юм бол тэрийг заавал бүгдээрээ мэдрэх сүүлд нь ретушь хийж арилгахгүй бол тэр нь харагдана. Тэр үед хальсанд харагддаггүй тийм аргууд байсан юм. Тэгэхээр киночт нь тэр үедээ хальсны мөн чанарыг мэдж гин, гэрлийн мөн чанарыг мэдж гин, харагдуулахгүй байх аргыг бас мэдж гин. Тийм маягаар явж байсан. Тэр үед маш их бүтээлч байсан тий. Тэгээ би бол зүгээр хувьдаа бодохдоо бол тэр үед Тарковский бол зөвлөлт холбоот улс байсан урлагийг яг жинхнээс нь кино урлагийг урлаг чигээр нь харж исэн хүний нэг юм болов уу гэж би боддгийн. Яагаад гэвэл тэр ном дээр бичих хүртэл аль хэдийнэ баруун Европод 20-од онд яригадад дууссан байсан асуудлыг хүртэл хөндөж тавьсан байдیں۔ Кино урлаг гэж яг яах ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр тэр чанараараа бол энэ Солярис гэдэг кинон дээр бол харж болно л доо. Тийм. Тэгэхээр одоо сая долларын санхүүжилтээс сая доллар сая рублийн тий санхүүжилтээр бүтсэн тэр үед бол маш хөрөнгөөр бүтсэн кино гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ киног хараад байхад бол яадаг вэ гэхээр их хүч орсон, их уран бүтээл сэтгэл орсон. Нөгөө талаас жишээлбэл Акира Куросава тэр үед Дэрсү Озала гэдэг киноны санхүүжилтийн тухай ярих гад Мосфильм дээр явж байгаад Тарковскийн тэр юун дээр очисон юм байлээ л дээ. Сет дээр буюу тэр зураг авалтын талбай дээр одоо тэр үед нь яг зураг авалт эхлэегүй байсан. Яг одоо тэр павильоныг барьж явах үед бол уулзч чадна. Өө энэ стом бол гайхамшигтай юм хийсэн байна. Одоо Оросууд ийм бас хийн гэж би бас итгэхгүй байна гэж. Гэхдээ нөгөө талаас аваад Тарковский тим юмар бол яг нарийн дээр нэг тийм анхаарал төвлөрүүлэхгүй гэн тэр далайг харахад тэр далай нэг тэг яг юм ч мэддэхгүй. Дээр нэмээ Кельвин дэшэ доошо нисэж явах үед л зөвхөн нүүрийн их ойрхоноос гаргачихсан байдаг тийм сансрын хувцс өмсчихсэн тий скафандр өмссөн тийм хүн байгаад байдаг. Тэрэн дээр их анхаарал өгөөг. Хэрвээ тэр хүн анхаарал өгсөн бол тэр нь одоо юу гэдэг 2000 адишэ сансрын адишэ 2001 шиг тийм гоёор хийж болох л байсан байгаа. Гэтэл Тарковский тэрэн дээр юус анхаардаг. Тэр бол зөвхөн тэр хүн хоорондын харьцаа, тэр гоё дүрс, тэр яаж хийх вэ? Солярис нь ингээд дугаарч баг харагдаагүй шүү дээ. Яг нь Солярисын фон дээр нэг станц ингээд явж байгаа гэдэг нь харагдана. Тэр нэг цаана нэг том юм байна л гэж харагдана. Хэрвээ одоо орчин үеийн ойлголтоор аваад үзэх юм бол тэр чинь бүр ингээд дугаарыг нь байж гэн нөгөөх нь нисээд очиж гэн. Бүгднийг тайлбарлах бол тийм. Тэгэхээр Тарковскийд бол эхнээсээ зорилго нь тийм зорилго байгаагүй.
гэдэг нь энэ бүтээлс харагдана. За ингээд юуны түрүүнд манай студид хүрэлцэн гэрч киноны талаар санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. За ингээд үзэгчдээ та бүхэн 1972 онд бүтээсэн Тарковскийн Солярис киног хүлээн авч үзнэ үү.